За өдрийн мэнд Батмөхөө. Тримэнд. За хоёлаа бараг жилийн өмнө одоо салах ёс гүйцэтгээд би Хятад руу явжсэн тий. Тэгээ одоо Тийм. би бол төгсөөд Монголдо буцаад ирсэн. Батмөх болохоор одоо удахгүй сар гарны дараа буцаад Монгол руугаа ирнэ. Тэгээд юу хийж гадаад руу зорьсон бэ гэхээр магистрийн хөтөлбөртөө сурах гад Английн Лондонд байдаг Imperial College Лондон гэдэг сургуульд Bioscience Future буюу одоо биотехнологийн шинжилгээ ухааны ирээдүй гэсэн тийм чиглэлээр магистра хийхээр сурсан байгаа. Тэгэхээр энэ удаагийн одоо подкастер хэм үү те юу ярилцах гэж нэхэр ерөнхийдөө бол энэ өнгөрсөн жил юу болж өнгөрөв хүний хувьд, оюутны хувьд, за магадгүй бас энтерпренeur хүний хувьд, бизнес эрхлэгч хүний хувьд ямархуу бэрхшээлүүд сорилтуудтай нүүт тулгарваа. За үүнээсээ юу ухаарав гэдгийг л ярилцъя гэж бодож байна. Яагаад тэгэхээр ер нь магистрт явна гадаад суралцсан гэхээр хүмүүсийн хөгжлөн одоо юу гэж ойлгодог гэхээр айгүй сайхан те мэдээж сайхан. Гэтэ ерөнхийдөө бүх юм ингээл сайхан байж байгаа л дуустдаг юм шиг төсөөлөлт байдаг. Тэмч бас маш олон хүмүүс бас гадагшаа зорж явдаг болов. Гэтэ яг үндэ бол маш их бэрхшээлтэй дүүрэн маш их үүртэй ирэлцдэг. Тэрнээсээ мэдээж бэрхшээл даван тусны дараа тэр сурах юм нь ойлгох юм нь тэр wisdom гэдэг байгаа тийм нэрийн цэцэн ухаан тэр маань өөрөө төрөн гарч ирдэг гэж бол хардаг. Тэгэхээр сэдвээ энэгээр ярилцъя. Тэгэхээр яг эхлээд очихын хүлээлт чинь ямар байв гэдгийг шууд яриагаа эхлээд явъя. Тэгээд яг магадгүй өөрийнхөө сурж байгаа хөтөлбөрийг баг зэрэг тайлбарлаад яагаад англи руу магистрийн хөтөлбөрт одоо чивнингийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад явах гэснээ товчхон тайлбарлаад яг гол хариунд орё тий. За тийм. За брата баярлалаа өөрийнхөө ярианд оролцуулсанд тий. Тийм. Мен чинь тэгээд нодлон тийм урьдчилангаас л явъя гэж бодсон дөө бро. Хоёлоо ойр өдөг гэсэн болохоор мэдчихэж байгаа бах. Тэгээд яг Монголд болохоор биотехнологиор өгнөд сураад бакалавртаа сураад тэгээд цаашаа яг энэ чиглэл рүүгээ стартап дэлхийд гарах юм хийх юмсан гэдэг мөрөөдөлтөй болохоор тэр амбицаа дагаад илүү сайн сурч хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг мэддэг байсан. Тэгээд цаашаа магистрийн хөтөлбөрт яг энэ хөтөлбөрийг яагаад сонгоод явах болсон бэ гэхээр одоо бид нэр технологийн 900-д зөндөө олон хурдтай хөгжлийг зөвхөн одоо цахим дижитал технологийн хурдаар төсөөлдөг болвол ирээдүйд энэ нь илүү амьд организм биологи руугаа чиглэсэн трендүүд улам хүчтэй бий болоод ягаад гэхээр одоо өнөөдрийн нөгөө цагуур уур амьсгалын өөрчлөлт олон нийтийн одоо мөргөлдөөн гэх мэт юм нийгмийн болон байгалийн энэ асуудлууд нь өөрөө бидний идэх хоол өмсөх хувцс өөрөө ирээдүйд яаж нэг юм тасалдчихгүй юм шиг байх вэ гэдэг асуудал руу. Тэгэхээр яг тэр хүрээнд биотехнологийн шийдэл нь яг ирээдүй болно. Тэгжиж илүү бид нар байгальд хичээлтэй өөрсдөө ч одоо авахд арай хямд төсөж тийм хоол хүнс хувцс сунар бүтээгдэхүүн материалыг гаргаж байгаа гэдэг. Тэгэд энэ чиглэл илүү хурдтай тренд болж байгаа. Тэгэд энэ мэрэгчлэрээ сурсан болохоор яаж энэ чиглэл рүү дэлхийд гарах юм их вэ гэд бодонгууд хаана яг тэргүүлэх технологи хаана яг нөгөө тэргүүлэх одоо тэр салбарыг тодорхойлж байгаа эрдэмтэд байна гэдгийг хараад тэгээ тэр үүднээсээ яг энэ одоо Их Британд тэр тусмаа яг Лондон бол яг энэ стартап экосистем нь хөгжөөд хамгийн эртнээсээ ер нь өргөн цар үрээр хөгжөөд бодлогоо ч гэсэн тэрлүүгээ тавьж явдаг улсуудын нэг байсан болохоор энэ чиглэл рүү яг сонгож судлаа гэдэг. Тэгээд яг аз болж манай хөтөлбөр өөрөө маш шинэ 2 жилийн өмнө би болоод одоо би бүр 2 дахь кохорт нь гэж үзсэн юм лээ. Тэгээд Bioscience Futures гэхээр яг юу ярьж байгаа юм гэхээр ирээдүйн чиг хандлагыг яг Futures and Foresights гэж хичээл ордог. Энэ хичээл дээр юу үзэж байгаа юм гэхээр ирээдүйг бид нэр тренд хийх одоо таамаглах нь өөрөө яг ирээдүй юм байна гэсэн үг биш. Ирээдүйг бид нэр таамаглаад тэр таамагн дотроо одоо баригдаж явахаас илүү бид нар өөрсдөө бүтээд юм а гэдэг өнцгөр бүх одоо team philosopher одоо өнцгөр бүх хичээл юм орж байгаа. Тэгэхээр ирээдүйг бүтээхдээ яаж одоо олон нийтийн тэр SDG-ийн зорилтууд ч гэдэг юм уу байгаль дэлхийн хүний тэр холбоог яаж зүгээр хараад урт хугацаанд аль аль талуудтай ээлтэй team зүйлийг бүтээх вэ гэдэг дээр илүү фокуслдаг team хөтөлбөр юм билээ. Тэгэхээр тэр нь яг бас миний
амбиц алсын хараатай харж байгаа болохоор яг ийм хөтөлбөрийг сонгосон. Тэгээ мэдээж өөр хөтөлбөр сонгоод чивэн ингэж итгэлэг болохоор тэгээ тэргээрээ яг нэгдүгээрт тавьсандаа тэнцсэн. Тэгээд тий. Тэгээ тэрнийхээ ачаар л одоо яваал сурлаа да. Тэгээ нэг жил болж байна. Тэгээ сонсож байгаа хүмүүстээ хэлэхэд энэ нөгөө тэтгэлэгт яаж тэнцэх вэ гэдэг гэсэн подкаст бол биш байгаа. Тэгэхээр илүү ер нь харах өнцөг, бэрхшээл, ухаарсан ухаарлууд тэрний төлөж байгаа гэдгийг бас товчхон хэлжүүл зүгээр ах. Тэгэхээр хүмүүс маань дараагийн сонсож байхдаа хүлээлттэй зөв тавил илүү төхөнтэй олоо гэж бодож байна. Тэгээд эхний асуулт би түрүүн бас тайсан ах. Ер нь гадаадд анхудаага сурж үзсэн гэж ойлгосоо. Өмнө нь бас Солонгос руу бас нэг хальт явж байсан юм байл тий. Батмөхөөр. Тэгээ одоо хүмүүстэй сонсож байгаа хүмүүст танилцуулахад бас дахиад танилцуулахад Airy гэдэг дагаар цэвэршүүлэгчийн брендийг бас хөгжүүлээд патентаа аваад Монгол хүний насыг ашиглаад юм био илүү байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг гаргаад ингэ явж байгаа. Тэгээ өөр бас бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа. Тэгэхээр яг энэ бизнесээ хөгжүүлэе гэж авсан хүний хувьд хүлээлт чинь яг ямар байсан? Тэгээ очиод яг одоо бараг жил болоод ингээд дүгнэхэд тэр хүлээлтээс чинь ямар өөр байсан? Эсвэл адилхан юмнууд нь бас юу байсан гэдгийг яриа те. Миний хүлээлт бол догтлол өндөр байсан. Хүлээлт маш өндөр. Тэгээд очиход бол яг академик талаасаа бол хүлээлт яг л өндөр гэж бодож исэн шиг бас байсан. Бол яг одоо юмыг яаж ийм цэгцтэй үр дүнтэй тэгээ удаан мөртлөө найдвартай хийдэг ийм систем нь бүрдсэн газар юм бэ гэдэг нь бүр ингээд алхам тутамд заавал манай сургуульч гэлтгүй зүгээр л нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Зүгээр л метронд явах ингээд автобус зүгээр яг ингээд явж явах энд амьдрах нь өөрөө яг энэ системээ маш одоо ухаалгаар мэдээж трайл эррор алдаа оноо явсан л баг. Тэрнгээрээ айгүй хөгжүүлсэн тийм газар юм байна да. Тэгээд би гадаад удаан сурч яг амьдарч үзэж байгаагүй. Тэгээд анх эхний тийм нэг энгийн зүйлсээс л илүү тийм цэгцтэй системтэй маш уул суурьтай гоё явцсан тийм газар байна. Аль ч талаасаа нийгмийн хөгжлөн гэдэг тэгж харагдсан. Тэгээд тэрийг дагаад яг академик тал бол маш өндөр хүлээлттэй нийцэж исэн. Харин нийцээгүй зүйл нь гэх юм одоо миний өөр яг бодож ирснээс арай өөр юм байна да гэсэн зүйл нь болохоор бас л яг энэ хөгжилтэй л холбоотой юм байна гэж бас анзаарсан. Яг оюутнууд нь яг миний бодож исэн шиг тийм амбицтай ч юм уу тийм алсын хараатай ер нь цаашдаа яа гэдгээ тодорхойлж байгаа тийм оюутнууд бол байга. Тэгж бол санагдаагүй. Яг нь ерөнхийдөө олонхон гэсэн үг. Тэгэхээр яг мэдээж тийм хоёулаа анх нөгөө хөтөлбөрөө сонгож байхдаа ярилцахдаа ер нь Imperial College бол одоо дэлхийн топ 5 сургуулиуд нэгэ ялангуяа технологийн салбартаа тий. Тэгэхээр хамгийн сайн сургуульд хамгийн сайн оюутнууд байдаг. Тийм учраас хамгийн сайн л яв гэдэг тийм зөвлөгөө би бол өгсөн. Тэгэхээр тэгсэн чинь бодож атсан чинь яг нөгөө төсөөлсөн шиг мундаг оюутнууд бол байхгүй байсан л гэж тийм. Тийм ер нь л тий. Тийм миний мундаг гэдэг хүлээлт нь юу байсан гэгээд бас бодонгууд бас тийм тодорхой хэмжигдэхүүц юм бас байгаагүй. Гэхдээ зүгээр яг одоо ирээдүйд ингэн тэгнэ гэсэн илүү том зорилго мөрөөдөлтөй байвал л би тэгж бодох гэдэг баг шиг байна. Тэгээд харсан боловч тийм байгуяа. Тэгээд бас шалтгаан нь юу вэ гэдэг ингээд дахиад эргэцүүлэнгүүт оюутнууд нь одоо энэ бүх юм нь ингээд системээрээ гоё зэгцтэй хөгжсөн газар. Тэгээд яг тодорхой нарийн жижиг зүйлээ одоо цэгцтэй хийхтэл болоод явцдаг тийм нийгэм байгаа учраас амбиц шаардлагагүй байгаа байхгүй одоо өгөгдлөн юм. Тэгээд би чинь өөрөө одоо Монголоос яг ингээд дид бүтц одоо тэр цэгцтэй одоо шийдвэр гаргалт нь одоо нийгмийн тэр бюрокраси одоо яг тийм юм цэгцтэйгээр бүх шийдвэр гаргалтууд нийгмийн оролцогч талуудын тэр хамтын ажиллагаанд гоё хөгжсөн газар болохоор манайх чинь тийм биш болохоор би тийм биш газраас ирэнгүүт заавал тийм амбицтай байх ямар ч шаардлагагүй байгаа байхгүй. Одоо яг би энэ урдах юм аа ингээд хийхэд энийгээ би ингээд хийгээд эсвэл нэг за стартап хий гэж яг ярих юм бол баг галзуурч юм уу л гэж зарим нь барыг хэлэхээрээр тийм юутай. Гэхдээ манай хөтөлбөр бол илүү стартап талтай байсан. Гэтэл манай хөтөлбөрийн ангийн хүүхдүүд бол ихэнх нь яг гараад VC-д орно гэдэг ч юм уу яг ингээд тодорхой яг нэг салбарт ийм юм ажиллаа хийнэ гэдэг нэг яг л амар маш тодорхой тийм юутай зорилго мөрөдөлтөй тийм хүмүүсээс дийлэх. Одоо яг стартап хийн гэсэн баг 1-2 хүүхэд байна уу 28 хүүхдээс тийм л. Тэгвэл шууд бэрхшээл рүүгээ орё хэлаа.
Ер нь хүнийг хараад хаад бэрхшээлээс л хамгийн их юм сурж авдаг тийм ээ. Бид нэр магадгүй бэрхшээлээс холдох гэж зарим тохиолдолд бэрхшээлээс зайлсхийх гэж бас хүний туршлагыг сонсдог тийм ээ, ном уншдаг. Хүмүүсүүдийн хийсэн судалгааг уншдаг ч юм уу тий. Тэгжээж нөгөө гаргасан алдаануудыг илүү өөртөө давтахгүй гэж тэгдэг юм шиг. Гэхдээ яг гадаадд сурах бол яг тэрний эсрэг явдаг юм шиг. Яагаад тэгэхээр хүн өөрөө бүр алдахыг эрсдэл рүү өөрийгөө шумбаж оруулж байгаа үзэгдэл тийм ээ. Тэгжээж хүн илүү хэм сурна гэдэг тийм ойлголттой явж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр шинэ газар очиод хэлийг мэдэхгүй, соёлыг мэдэхгүй, илүү бага таньдаг, өөр хүмүүстэй танилцах үед хүн ялчгүй өөрийн гэртээ хийдэг юмнаа шал өөрөөр хийж эхлэхээр алдаа гаргаж эхэлдэг тийм ээ. Тэгэхээр чиний хувьд түрүүний яг ярьсан шиг энэ илүү систем тодорхой хэмжээнд сайн хөгжөөгүй улсаас сайн хөгжсөн газар руу ороод ирэнгүүт ямар одоо үзэгдлүүд тасан зогсоход илүү хэцүү байсан бэ? Ямар соёлууд ч юм уу. Тэгээд түүнээсээ үүдэж ямар алдаануудыг гаргасан бэ? Тэр алдаануудыг ингэж харангууд ямар бэрхшээлүүд тэр алдаанууд маань бэрхшээлүүдээс болж тэр алдаануудаас гарсан гэж бодож байна гэсэн бол юу гэж харуулах вэ? Яг алдаа гэхээр яг нөгөө бас оюутан гэдэг статустай байнгут алдах хэрэгтэй гэдэг нь бас яг л адилхан нийгэмд яг тийм хүлээлттэй байгаа даа. Яг тэгээ яг сурч явах хүрээнд яг сургуулиас хичээлийн хөтөлбөрөөс гадуурх зүйл дээр алдаа гэвэл яг ингэж бодоод яг алдагдсан боломжууд гэвэл бас илүү юу юм байна. Илүү энэ соёлын хурцтай мэдэрсэн бол ийм боломжууд бас байж тэгээ дараа нь бодоход алдаа гэж авч үзвэл. Тэрнээс бас нэг амар тийм яг тэрний зөрүүнээс болоод гаргасан алдаа нэг яг орж ирэхгүй л зөвхөн тэр алдагдсан боломжууд гэвэл хурцтай одоо эн чинь нөгөө Лондонд яг ингээл маш богино хугацаанд уулзаал ярилцаал нэтворк хийвэл яг дундаас нь юм гаргаж болохоор болоод явдаг. Дахиж тэр үнэтэй барыг амьдралдаа нэг ч таарахгүй байж болно тий. Тэгэхээр тэр одоо Монголд бол би тэгэл дараа нь тэгэл уулзчихна гэдэл одоо Монгол жижигхэн учраас тэгээ тийм төсөөлөлтэйгөөрөө тэр нь одоо 70 тухамсарт ингээд явж идэг болохоор тэрийга бодоод хид хідэн одоо нэтворкинг уулзалтууд дээр тухайн үед нь халуун байхад нь яриагаа цааш нь лавсруулад тэгээд тэр харилцаагаа гүнзгийрүүлээд ч юм тэгж яваагүй намрын хідэн саруудад бол орсон ивент бахан л ивентүүдэд нь оролцсон. Тэгээд тэрнээс яг үлдсэн юм гэвэл цөөхөн байгаа. Одоо бодонгууд яг нарийн бас цаашдаа хамтрах хэрэгтэй хүмүүс бас харагдаад байна. Тэгэхээр тийм зөрүү гарсан. Одоо тэр хөгжсөн газар энэ соёлыг мэдж байгаа хүмүүс бол зөвхөн ингээ гялцуулаад тэр дорн пад ярианууд нь маш тодорхой. Тэгэл бол яг энэгээр хоёулаа нийлэх юм байна. Ингээд тгийгээ явчихдаг. Монголд болохоор эхлээл харж үзээл нөгөө нэ яах нь их нэг л тэгдэг шиг бас тийм жоох удаан. Тийм харилцаан дээр жоох удаан тийм зуршил дадалтай байсан юм байлээ гэж би харсан юм. Тэгээд тэрийг аль сайжруулъя гэж бас. Одоо ер нь сүүл рүүгээ бас сайжирсан жоох тэрийг ойлгоход. Ер нь аюу сонирхолтой юм юу гэхээр Их Британи, за Англи гэдэг их гүрний хувьд тавч үзэх юм бол одоо л ер нь уруу дахь шатандаа ороод бараг шалдаа бууж байгаагаар гэхэд бол хэлж болно тийм үү. Яа тэгэхээр сүүлийн 10 жилд 5-6 ерхий сайд солилоо. Сүүл хэл Keir Starmer ерхий сайд бол огцож байгаагаа мэдгэцэн тий. Одоо тэгээ дараагийн ерхий сайд тодруулах гэдэг ингэ явж байгаа. Тэгэхээр энэ бас бол улс төрийн хувьд ер нь дэлхийн геополитикийн түвшинд бол байр сууриа аль хэдийн алдсан. Дэлхийн эдийн засгийн хувьд ч гэсэн байр сууриа аль хэдийн алдсан. Тэгээ өмнө нь бол илүү тийм колоничлолоор дамжуулж маш их хэмжээний эрх мэдэл одоо эд баялаг бол хураасан ийм одоо улс байгаа тийм Америкийн өмнөх том гүрэн гэх юм бол тийм. Одоо нөгөө Америк улс нь Их Британиг даваад одоо бас өөрсдөө уруу дахь замдаа ингээд орж байгаа. Тэгэхээр яг чиний Монголоос очоод энэ улсыг ерөн жоохон уруудаад за бид нар одоо хин юм бэ? Тэ? Одоо би чинь юу хэлээ гэдэг тийгж буцаж өөрсдөө улсаас сэргээх гэж оролдож байгаа тэр эхлэлийг яг харж байгаа юм болов сонирхолтой үед бас очсон гэж би бол харж байгаа байхгүй. Яг намайг очиход бол Хатан хаан нь нас ороод хаан нь одоо хаан ширэндээ заларч байгаа ийм үе болж исэн. Тэрнийг харангууд дэлхийн системийн талаар би яг хувь хүний бэрхшээлийг ол эхлээд асуусан. Тэнгүүд дараа нь би энэ бэрхшээлийг бүр улсын түвшинд авч үзэх гэдэг юм л та. Дараа нь би нөгөө илүү дэлхийн түвшинд асуу гэж бодож байгаа. Английн хувьд ямар хөө бэрхшээлтэй яг тулгарч байгаа юм шиг санагдаж байна. Нийгмийг нь авч үзэх юм бол тэ хүмүүстэй ярилцахад хүмүүсийн энергийг мэдрэхэд
За ер нь тэр нийгэмд ороод ингээд амьдрахад метрон цуугаа явж байгаа хүмүүстэй ингээд ер нь бол энергийн түвшинд бие биелүүгээ харилцдаг тийм ээ. Тэгвэл нөгөө гэмт хэрэг бас англи маш их хэмжээний дон болж чинь эдийн засгийн нэг болохгүй байна. Гэл ингээл яриад байгаа медиагаар. Яг очиход ямар мэдэрч төрсөн. Яг одоо миний чинь эргэн тойрон чинь яг сургуулийн орчин шүү дээ. Тэгэхээр оюутнууд яж итл манай ангийн оюутнууд өөрсдөө яг одоо Манчестер ч юм уу, Ливерпул, Эдинбург гэд англичууд өөрсдөө дийлэнх нь. Тэгэхээр яг тэд одоо хятад оюутнууд ч юм уу, энтэг оюутнууд 1 2 ерөөсөө ингээд бусад MBA ч юм уу өөр ерөнхий юм генерал хөтөлбөрүүд дээр болохоор бараг 80 90% нь гадны тим оюутнууд байна. Тэгэхээр надаа яг тэр залуучуудынх нь өөрсдийнх нь мэдрэмжийг мэдрэх боломж бас манай ангиас олцсон гэж бодод байгаа байхгүй. Тэр англи одоо манай нэг хөдөөний Скотланд Скотланд биш. Тэр наан хавьд ингээ өөрөө фармтай хонь мон бүр ингээ хариул яг нэг юм малчин залуу байхгүй монголоор тэр залуу байна. Тэгээд айгүй нэг юм юутай гэр бүлсэдийг жижиг бизнес эрхэлдэг айлаас гаралтай ч юм уу. Иймэрхүү яг суурин тийм Английн жидүү эрхлэгч гэр бүлийн хүүхдүүд тэр Ливерпул, Манчестер төгсчөөд дараа мастерын империалда хийх гээд ирж байгаа нь. Ер нь бол тийм урсгалтай юм билээ. Яг тэр бакалавруудаа яг тухайн ойрхон өөрөөс гэртэйгээ ойрхон сургуультай төгсчөөд тэгээ ирдэг. Тэгээд Лондонгоор дамжиж ингээд дэлхий рүү гарах зам руугаа орж байгаа гэдэг. Яагаад тэгэхээр Лондонд юм хийгээд одоо амжилттай байгаад одоо ер нь сэтгэл хангалуун бүр амьдрахад ч баг ийм цалин нь маш доогуур болцсон. Одоо зүгээр ингээд яг карьер патаар ингээд урсгалаараа яваад одоо 2000 оны ихэр ч юм уу 1990 оны сүүлэх шиг бол тийм юм байхгүй гэдгийг бүр гэр бүлийнхний ч мэдээд хүүхдүүд өөрсдөө ч мэдрээд тэгээд сурангаа хажуугаар нь ажил хийгээд манай ангийнхан тэгээд тэр хэцүү нөхцлөө байнга яриад одоо би яг цаашаа явах уу шууд л ажилд орох. Ер нь бол энэ уруудж байгаа шинж нь ард иргэд нь өөрөө илүү амьд үлдэх survival mode руугаа орж байгаа тэр нэг айдсын мэдрэмжтэй байгаагаараа надад илэрсэн гэж байна дүгнэж байгаа. Тэгээд бүр ингээл маш их яаж байлж болох юмнууд дээр хэмнэх үү англи хүмүүс өөрсдөө чинь Лондонд ингээл амьдрах гэж маш их хэцүү зэ тэг ер нь зовж байгаа хөө хоол хүнс нь ч үнэтэй байна бүх юм нь юм байна тийм ингээд тэгээд ингээд бодонгууд одоо тэр эдийн засгийн модель руугаа л эргэж харах цаг болцсон л санагдаад байгаа. Тэгээд өөрсдөө нэгэн цаг үед тэгээд импери байгаад тэргүүлээд эзлэн түрэмгийлээд эд баялаг хураасан байж болно. Гэхдээ цаашхын бодлого нь өөрөө одоо дэлхийн улам нөгөө холбоотой болоод ирэнгүүт ганцаараа тэр нэг хураасан зүйлээрээ угаас оршин тогтох боломжгүй арилжаа трейд хийгдчихэл байгаа юм чинь. Тэгээд инновацтаас хамгийн бага сүүлийн 20 хэдэн 2 3 декэдд инноваца бас орхигдуулсан. Тэгээ хамаг одоо нийгмийн ачаа нь өөрөө төрийн аппаратуудын төсөвт одоо NHS ч гэдэг юм уу одоо бусад иммигрантуудыг орж ирэхэд халамжлах тэр сервис гэд яг өгөөж өгөхгүй одоо тал руугаа нийгмийн хөгжил тэр юм руугаа ордгоо тал руугаа хамаг мөнгө зарцуулах шүү дээ. Тэгээ дээрэс нь тэр хотын одоо ингээд Лондон ингээ харангуй зарим дүүрэгт очингууд яг л интэгт байгаа юм шиг санагдчихж байгаа байхгүй. Ингээд тэр бүр бүссэн. Тэгээ бүр англиарч ярихгүй нөгөөдөл чинь бүр амар байгаа юм чи бүрсэлтэй. Тэгээд ингээд нэг мэдхгүй энд нэг л зарим regionд нь бол айгүй сонио санагдсан. Яг манай сургуулийн наваар бол яг хөө мэдээж арай өөр. Тэгээд ер нь цаашдаа яах гэж байгаа юм болоо гэдэг нь маш тийм тодорхойгүй жоох эвгүй л санагдсан нөхцөл байдал. Тэгээд залуучууд нь ч гэсэн явахын төвс одоо өөр Америк ч юм уу мөнгөтэй газараа бараадыг гэсэн яриа нь бол түгээмэл. Яг англиа хөгжүүлээ одоо make the Britain great again гэдэг гэл яриад байдаг. Гэтэл залуучууд нь тэгж бодож ийнө гэхээр жоох үгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр залуучууд нь тэгж бодохгүй нэхэр энэ улс цаашаага яах юм бол тоо гэдэг бодол шууд бас л төрж байгаа юм л да. Яг Монголд ч адилхан. Гэхдээ Монголд бол залуучууд нь арай ингэж ярих арай болоог байгаа юм шиг. Одоохондоо Монголтой ингээ гоё бай инэ тэрэг. Гэтэ цаашдаа бас яах юм мэдэхгүй л юм. Шууд Монголтой харьцуулах нь цааш тий. Тэгэхээр сонирхолтой юм. Яагаад тэгэхээр хүнд мэдрэгдэж байгаа. Хэлж штэ Лондонгоор дамжиж тэндээ Лондонгийн эцсийн зогсоодож харахгүйгээр энийг зүгээр дамжих цэг гэж харж байна гэж ярьж байна тийм үү. Тэгээ цаашаа явах гээд байгаа юм бэ гэдг нь сонирхол татчихна гэж байна. Тэгээд яг Англиг бас өөртөө улсыг ямар алс яриатай байгааг бас сайн тодорхойлж чадахгүй байх гэж хэлж байна тийм үү.
Тий. Тэр нь бол хаасайг үл ажиглаж байгаа үзэгдэл ах л та. Түрнээс монголчууд залуучууд бол тэгж байгаа. Гэхдээ бас маш олноороо босож ирж байгаа гэж би бол анзаарсан. Одоо хятадд намаа хятадд залуучууд ч гэсэн бас бага зэргийн бас тиймэрхүү те. Гэхдээ илүү хаалттай нэг юм учраас хүмүүс эдийн тэр илэрхийлж байгаа ямиг нь илүү бас мэдэж авахд арай хүндрэлтэй байж магадгүй. Америкт ч гэсэн ер нь сүүлийн жилүүдэд маш олон залуучууд ер нь бол жоохон өөр газар руу явж үзье, Европ руу очиж үзье гэдэг тийм хандлагатай болсон юм санагдсан. Тэгэхээр энийг ургуулад энэ дэлхийн систем зөвхөн Англид илэрж байгаа чиний мэдэрсэн тэр мэдрэмжүүд бодлоо дэлхийн том энэ системийн нуруу уналтын бас нэгэн шинж тэмдэг энэ англи илэрж байгаа хэлбэр болж таарж байгаа бахал та. Тэгэхээр энэ дэлхийн дахны том энэ хямралын гол шалтгаан нь чи юу гэж юу харж байгаа нэг бизнес эрхлээ явж байгаа хүний хувьд нэгдүгээр, хоёрдугаар одоо оюутан байгаа хүний хувьд, гуравдугаар бас маш нэлээд олон бас улсуудаар очиж үзлээ. Тэр хүмүүстэй танилцлаа. Тэгээд юу харахад юу гэж юу өөрийнхөө дүгнэж байна. Яг тэр хоёулаа өмнө зөндөө юм системийн асуудлуудыг яг ярьдаг байсан. Тэгэхээр одоо ингээд яг номын сонсоод хичээл хийгээд ийм модон дээр байгаа үед ингээд ботход тэр бодлоо чинь өөрчлөгдсөн үү? Тэр өөрчлөгдсөн бол хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг асуултыг бол тавьж бодож байна. Тэгээд системийн хямралуудыг ярих юм бол зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг бол ярьж болж байна тийм ээ. Геополитикийн одоо энэ асуудлууд, дайнуудыг ярьж болж байна. Тэгээд юу н хөгжлийн тодорхойлолт хөгжил гэж юу юм бэ? Зүгээр л одоо дотоодын нэг бүтээгдэхүүнээ нэмэх юм уу? Эсвэл жинхэнэ арт иргэдийн амьдралыг сайжруулах юм уу гэдэг чинь бас өөрөө хямрал болчиход байгаа гэж анзаарэгдэж байгаа тийм. Энэ дээр харин яг яалтчгүй тэрлүүгээ л яваад идэг иймэрхүү яриад. Тэгэхээр Солонгос, Япон гэдэг тэр орнуудаар явхаар бас залуучууд мөн адилхан. Солонгосчууд болохоор Америк гэж шууд ярьцдаг. Япончууд болохоор бас эдийн засгаа дотооддоо нэлээд ингэж барьж чанаж хөгжүүлж чаддаг тийм модельтэй. Одоо экономи айгуу сайтай гэх юм. Тэгэхээр Япон залуучууд болохоор Японд гоё байж бас болоод байгаа. Гэхдээ нөгөө том эдийн засгаараа бас нөгөө thinking bomb шиг ингээд утахгүй хямрах гад. Тэгээ хятадууд жоохон нөгөө саяны геополитик асуудлаас болоод нөөц түүхэн эдний юм нийлүүлэхэ болоод эхлэнгүүт одоо Монгол, Төв Азийн орнууд руу хамтрал яриад эхэлж байгаа чинь. Тэгэхээр тийм тэр системийн бизнес эрхлэгч хүний гэдэг үүднээсээ харангуут ерөөсөө л капитализм өөрөө одоо энэ нэг паразит одоо биологч хүний үүднээс ярил нэг паразит амтан шиг энэ модельол болчмоор байгаа юм те. Тэгэхээр энэ нэг паразит шиг байх нь өөрөө одоо мөнгө олохын тулд буюу мөнгөө value гэдэг зүйлтэйгээ бас холцсон нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт value мөнгө хоёр ингээд үнц нь өөрөө тийм centralized байх боломжгүй одоо байгаль дээр ч тийм юм байхгүй тий. Одоо нэг Танзани улсад байгаа амтны идж байгаа бананы одоо илчлэг шимтгийл нь тэр амтандаа л илүү одоо зөгцсөн. Одоо юм өөрөө дэлхий дээр юм өөрөө decentralized буюу ингээд төвлөрсөн бос энэ тэрүүгээр тархмал ингээд байж идэг. Гэтэл нэг том систем рүү ороод нэг том валют эсвэл ийм fiat мөнгөний систем рүү ороод нэг нь доллар нь бүгдийг ингэж ялдаг байх ч юм уу. Ялаад ялж чадхаа болохоро дайн хийгээдэж явах шиг тий. Тэгэхээр ийм байдал нь өөрөө эцэстээ яг нийтээрээ паяа томруулах биш нийтээрээ бие биенийхээ паяыг цөлмөх тийм л тэгээд урт хугацаанд яг thrive хийж одоо их хамтаараа гоё оршин тогтнох гэдэг өнцгөөс нөгөө тийшээ яваад бие биенийгаа ингээд сүнөх тал руу бол паразит угаасаа тэгдэгэлтэй яг нөгөө өөрөө яг уг нь паразит ингээд байгаад хүндээ хохирлгүй бол ингээд яваад идэг. Гэхдээ яг нөгөө паразит нь бүр амар ингээд өөрөө амбицлаад яг авахар тавдар шиг ингээд явал нөгөө эзнээ хостооч гэсэн сүнөөгөөд өөрөө ингээд дараа нь идэх юмгүй болоод өгдөг. Тэгээ тэрэн шиг ийм капиталистик модель өөрөө value буюу энэ үнцийн гэдэг зүйл дээрх ойлголт нь зөвхөн мөнгөний тоо байгаа цагт дээрэс нь мөнгө өөрөө power эрх мэдэл гэдэг юм руу конверт хийгдэж болоод байгаа цагт одоо бид нар хизээч ер нь бол муухагаар ярихад энэ систем өөрөө нар үзүүлэхгүй хүндрэлтэнд гэж бодож байгаа. Тэгээд өмнө нь бодож исэн бодол яаж өөрчлөгдсөн бэ гэхээр ер нь энэ бүхний шийдэл нь өөрөө нэг юм байх юм байна. Тэгээд монголчуудын ялангуяа соёл түүхэд ингээд байгальтай илүү ойр байхад яаж тэг эдийн засгийн модель нь өөрөө илүү ахуйн decentralized модель байх нь өөрөө ганцхан шийдэл гэж бас мөөхөрлөж боддог байсан бол илүү одоо том хүрээндээ ингээ бодоод үсэх юм бол хаач яг асуудлууд ер нь адилхан болоод эхэлж байгаа системээсээ болоод капитализм. Тэгэнгүүт энэ асуудал нь өөрөө тэр өөр өөр соёл өөр өөр газар оронд байгаа
тус бүрдээ ялгаатай өөрсдийн гэсэн шийдэл нь олддог тийм одоо ямар модель гэх юм те ардчилсан гэдэг үг бол бас зөхгүй болчих. Одоо нэг юм ямар модель гэх ямар ч байсан одоогийн капиталистик ийм бизнес болон нийгмийн эдийн засгийн модель биш. Одоо дараагийн нийгэм эдийн засгийн модель хүндрэлтэнд хэрэгтэй болцоод л байгаа харагдаад. Холимог модель гэж болох. Одоо жишээлх юм бол ер нь хүндрэлтний гаргадаг хамгийн том алдаа нь бас туйлшрах юм шиг санагдаад байна. Тэгээ ийм л байх хэвээр гэж явцдаг. Тэгвэл мэдээж цаг хугацааны эрхэнд юм өөрчлөгддөг, өсөл байдал өөр болдог. Тэр үед нөгөө хийсэн системүүд маань, өсөрсөн системүүд маань өөртөө дараагийн тэр нөхцөл байдлаа дасан зохицохдоо маш муу байдаг, хэврэг байдаг. Тэнгүүд наад чинь болохгүй учраас ийм хий гэдэг шал өөр одоо эсрэг мэдэл гаргаж ирээд хоорондоо тэмцдэг ч юм уу тий. Тэгээ энэ хоёр тэмцлийн дуунууд янз бүрийн зөрчил болдог, дайн болдог. Одоо нөгөө улс төрийн хувьд баруун зүүн гэдэг чинь бас л ер нь бол адилханд бол ойлголт юм аа. Нэг нь хуучнаараа үлдэг гэдэг, нөгөөх нь шинжлэх гэдэг. Тэнгүүд энэ хоёрт аль аль нь авах юм байгаа. Тэгвэл авах юм аваад хайх юм хаяад шинээр нэг систем босраад тэр маань хизээ болохгүй хүртлээ. Тэр хүртэл нь туршиж үзье гэдэг энэ одоо хамгийн сайныг нь хослуулсан холбог модель гэдэг шинэ модель гарах хэрэгтэй болох юм байна. Тийм нэр томьёоны тий 100% санал нэр томьёоны хувьд бол мэдэхгүй. Гэхдээ яг нөгөө утоп дистопиан утоп нийгэм эсвэл ингээд дистоп болоосон төгөөд нэг тэр хоёрын завсар нэг нэрийг мартчихжээ. Нэг хүн протопиан гэдэг модель ярьж ирсэн мөлий. Протопиан гэдэг. Тэгээ тэр нь яг саяны брогийн хэлж байгаа шиг юм дундын одоо байгаагаасаа ингээд дараагийн шат руу ингээд ахи. Тэгээ цаашдаа бас болохоо байгаад ирэхээр цаашгаа ингээд хөвсөд явдаг гэдэг нэг юм хөвслийн онолтой төстэй протопиан гэдэг. Тухайн үедээ хизээж утоп болохгүй, хизээж бас дистопиан болохгүй. Зүгээр ингээд хөгжөөд бас хөгжил гэдэг үг ярьж бас болохгүй болчиход байгаа. Зүгээр ингээд flourish гэдэг одоо ингээд хөгжиж цэцэглээд л явчихна. Цэцэглэх тийм ээ. Тийм цэцэглээд л явах. Тэрнээс биш ultimate хөгжил гэдэг үг өөрөө бас асуудлыг асуул да. Цэцэглэн гэхээр цэцэгч нь бол хаврал цэцэглэж байгаа ш тийм үү? Тэгэхээр хавар цэцэглээд тэр хавар цэцэглэхийн тулд бүтэн жил нөгөө мод чинь ургамал чинь цэцэглэхтэй бэлтэж байгаа. Одоо шинэ жилээ нөөцлөө бүх юмаа хадгалах юмаа хадгалаа, зарим юмаа хүүлэх юмаа хүүлээ тийм ээ. Тэгээд хавраа сайхан цэцэглчээд тэгээд зундаа бол нөгөө ногоогоос хадгалаад ингээ яв. Тэгэхээр нөгөө байгалийн зам ёс чинь өөрөө бүх юм чинь байнгын цэцэглэх боломж байхгүй гэдгийг бол өөрөө харуулад тахад мөн төлөвлөлтөө тэрний эсрэг одоо мунхаглаж энэ чинь байнга цэцэглэх ёстой гэдэг юм явж байгаа нь өөртөө бидний алдаа мөн. Тэр бол яг хөгжил гэдэг үгнээс яг хөгжил гэдэг чинь хөгжлийг тодорхойлох нь байнга сайжирч явах ёстой гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр байнга сайжирна гэдэг чинь өөрөө бас алдаатай ойлголт мөн үү гэдгийг магадгүй бид нэр өөртөө дахиж харах цаг нь болсон гэж бодож байна. Эсвэл байнга хөгжиж явах ёстой болсон гэж бодож байна. Харин саяны протопин дээр яг зөвхөн цэцэглэх гэдэг нь тухайн яг цэцэглэж байгаа үе биш. Яг бүтэн циклээрээ. Түүний нэг унтаа хэсэг ч гэсэн орно. Одоо яг нөгөө дистопиан руугаа жоохон ингээ хазаагаал дараа нь нөгөө утоп руугаа яагаал ингээл яг нэг дундих байгаа байхгүй. Яг тийм. Цэцэглэх үедээ цэцэглэн. Тэгээд угаасаа гандах үедээ гандаад шимт хичээлээ хөрснөөсөө авах үедээ аавна. Агаарлуу дэлгэрэх үедээ дэлгэрэн. Тэгэл гэтээ яг одоо яг тэр нэг завсрын үеийн юм шиг бас илүү санагдаад байгаа. Тэгээд нэг учир нь олдоод явчих мэдрэмж бас хаяа төрдөө. Дэлхийд даяараа. Яг л нэг emotion хувь хүний сэтгэл хөдлөл шиг л ирсэн. Тэгэл. Тэгээ оюутан хүнээр ингээ харж байхад яг мэдээж том системийн асуудлуудыг бол бид нэр сайн ойлгож авах нь болж чухал гэсэн илүү ярахаас илүү бас нэг хангалттай хэмжээний хувь нэмрээр оруулж чадахгүй байгаа юм уу? Энийг бол хэвчлэн нөгөө том биллионер гэж ярьж байгаа. Тэр бомбнууд бол ингээ шидэд ах шиг байгаа дэлхийд дахин тий. Нэг хүн ингээл хургаан гэтэл юм болдог ч юм уу. Тэгэхээр бид нар бол ихтэй мянга орлоод ихний одоо магадгүй пластика дахин боловсруулад нөгөө хүн маань хангалтаас гарч иж чадахгүй байна. Гэтэ яг оюутан хүнийхд ингээд юу өөрийгөө харж байхад мэдээж өөрийнхөө амьдралыг маш сайн зохицуулж иж дараагийн юмудаага илүү сайн төв нэр оруулахад боломж нь үе талах нэгдэх байх л та. Тэгэхээр сүүлийн жил за би энийг л хамгийн сайн ер нь бол ойлголоо. Энэ дээр илүү сайн сайжрлаа гэсэн тийм өөрийн гэсэн чанарууд ч юм уу тиймэрхүү юм бол байгалаа. Сүүлийн жилд
арай илүү нөгөө мөөхрөлдөг байснаа анзаарч багсах байгаа гэх юм уу. Тэгээ Тэгэхээр одоо зөрүүд хаа багсаж байгаа гэсэн үг юм. тиймгүй яг зөрүүд мэдгүй зөрүүд гэдэг үг нь яг яах юм уу? Яг ингээд нэг зүйл рүү чиг. Гэхдээ тэр нь бас айгүй сонь уруу амралтай. Одоо зарим нөхцөлд юм урууданд ороодох гээд ивэл энийг илүү сайхан болгоно гэдэг ч юм уу. Эсвэл хэд сайхан байгаа гэвэл за жоохон баланслах гэж ч үт юм. Яг ингээд нөгөө тал руу юмыг ингээ харуулах гэдэг байсан бол зүгээр дундруу нь л дунд дундаж одоо баланст байх руу илүү харж байгаа гэх юм. Одоо Мгм. өмнө нь нэг л хит одоо бүрийгүүл бараа ultimately бол энэ ийм юм болох юм байна гэл ингээл тэр лугаа зүтгэх гэдэг төсөл одоо нэг жоохон бөөрсөртэй ингээд нэг юм арай тайван хүлээцтэйгээр л явж байгаа юм байна л та. Тэр нь л тийм л болж байгаа баг. Энд дээр би нэг юм ном уншиж байгаа одоо. Breeding Sweetgrass гэдэг энэ дээр харагдаж байна. Энэ болохоор ерөнхийдөө бол indigenous knowledge гэдэг юм сүүлийн үед маш их одоо иргэн сэргийгч оролцож байгаа. Тэрний одоо оролдлого энэ маань яг нөгөө олон зуун жилийн уугуул иргэд маань өөрсдөө байгаль орчинтойгоо дасан зохицоо тэрийг ойлгоод байгаль одоо өөрөө багш гэж хараад тэрнээсээ маш их суралцаад ингээд явж исэн. Энэ нь бол биднэрт маш их хэмжээний хүндрэлтэн даваа талыг олгочихъя. Энийг бол бид нэр сүүлийн олон жилүүдэд шинжлэх ухаанд илүү бас болоод хоош нь тавиад ч юм уу. Ер нь энийг бол тоож үзгээ болсон юм байна. Эний сэргийг тийм гол агуулгатай. Энд дээр нэг жишээ авсан юм гэхээр corn одоо эрдэн шиш squash гэдэг нэг юмс байдаг шүү дээ. Ногоо байдаг шүү дээ. Squash. Тэгээд тийм тэгээд өөр bean гэдэг одоо шаш тийм ээ. Шаш гурыг гурван ихчдүүс гэж нэрлэдэг байсан юм л да. Яг тэг дандаа хамтд нь ургуулдаг. Тэгсэн чинь сүүлийн жилүүдэд яг энэ industrial farming буюу одоо том хэмжээний фермing тогтоол зөвхөн ганцаар нь ургуулдаг. Тэгэхээр ганцаар нь monoculture буюу одоо нэгээр нь ингэж ургуулахаар энэ бол маш хэмжээний одоо хортон шавьчин дүртэмтгий болдог илүү одоо хэврэг байдаг тий. Тэнгүүд олноо нь ургуулад тэгэхээр эн чинь илүү замраагүй харагддаг боловч илүү бат бөх урт хугацаанд ингэж ошин тогтнодоо бие биендээ чинь өгчтэй нөө өгдөг, хэмжээлээ өгдөг, ахмаа авдаг. Тэний бие биеийг дэмждэг гэж байгаа юм. Тэгэхээр магадгүй энэ жишээнээс бид нэр бас өөртөөхөө нийгмийг хамгийн сайн зохицуулах арга ухааныг олох нь зөв болов гэж би өнөө бодсон. Тэгтээ яг тийм одоо тийм яг шинжлэх ухаан болохоор яг бүх юмыг efficient хамгийн үр ашигтай одоо капитализмынхаа ер нь нэг хэрэгсэл болчиход байгаа байхгүй шинжлэх ухаан гэдэг зүйл өөрөө зүгээр илүү үр дүнтэй илүү хянут юмыг яаж үйлдвэрлэх үү гэд тэгээд явангууд яг энэ байгаль ихтлгийтэйгээ одоо зохирох гэх юм одоо coherent байх одоо энэ тийм harmonious thriving би бас зохирох гэдэг үгийг сайхан бас батсан. Айгуу гоё үг санагдсан. Тийм зохирч амьдрахгүй болохоор урт хугацаанд зөвхөн өөрийнхөө тухайн богинохон цаг хугацааны үеийн ашигаа бодоод ингээд тэр зохирлыг эвдээд одоо хөгжмөр бол ингээл нэг юм симфони оркестр дуурж хахад нэг нөхөр тэнд л гэж бахираад ивэл тэр хөгжмийг бол ингээд сөнөөгөө ичиж байгаа. Тэрэн шиг бид нэр зөвхөн корн тариал тэр biodiversity хөрсний microbiome хамгийн манд нөлөөлөө ичиж байгаа. Тэгэхээр энэ indigenous мэдлгүүд өөрсдөө яг тэр баланстай байгальтайгаа зохирохын суурин л та ялцчих. Бид нэр соёлоос авахгүй. Нэг төрлийн жааз хөгжим шиг тийм ээ. Энэ тийм замраагаа ам мөртлөө хоорондоо ингээд ихцэлтэй зохироод нэг гоё авиаг гаргаж ийн гэсэн үг. Гаргаж байгаа. Тийм бид нэр өөрсдөө тэрийн заавал шинжлэх ухааны лензээр хараад гоё ая биш байна үгүй нь хамаагүй. Уг нь байглаад авах юм бол тэр гоё ая уг нь байсан тийм. Тэгэхээр тийм бэл тэрнтэй сум санал нийлж байна. Тэгээ Монголд ч гэсэн нөгөө таван шумал нэг жишээ байгаа дэвтс. Ингээд яг яагаад таван шумал байгаа юм тэгэхээр өвсөө ингээд хуваагаад итчихдэг. Ямаа болохоор бүр ингээд үнцээр нь зулгаад тагчлаа. Тэгэхээр яг тооных нь нөгөө харьцаа нь зөв байвал бэлчээрээ эвдэхгүй. Адуу болохоор зүгээр дээрээс нь үзүүрийг итчихдэг. Тэгэл хонин донож ингээд тэрэн шиг яг ийм хаана одоо дэлхийн geographically хаана байгаагаас хамаарат тэр орон зай environment тэр өгөгдсөн нөхцөл дотроо хамгийн зохирсон одоо үйл ажиллагааг соёлоороо ингээд соёл гэдэг юм дотроо ингээд шигтгээд аваад үлдсэн тэр соёлууд дотор л маш үнэт
харах өнцгүүд үнэт инсайт ч гэдэг л. Тийм юмнууд байгаад байгаа байхгүй юу? Уг нь болохоор Санаа, тэр тий, дараа сэтлүүд. санаа тэр сэтлүүд тийм инновац гарахад одоо тий Мгм. тэрнээсээ илүү харж явах юм бол дахиад нэг олон 10 жил цаашаа бид нэр гоё юмнууд олж харах л баг. Тэгэхгүй Мгм. яг юм хит механистик энэ юм руугаа явал үнэхээр дистопийн болох нь яг тоо баримтууд бас байдаг шүү дээ. Судалгаа Тий. статистик юм байна. Тэгээд удахгүй төгсөөд Монголдо ирээд юу гэж чинь адилхан 4,000 болсон байна. Монголдо ирээд хийжсэн юмнуудаа үргэлжлүүлнэ. Тэгээ өмнө нь би энд ирэхдээ яг хийжсэн юмнуудаа буруу дутуу бодож ичүү ер нь яг юм туйлширсан бас яаж юу гэдгийг хамгийн түрүүнд шүүх гэж бас ирсэн. Өөрөө өөрийгөө шүүх гэж их юм одоо Мгм. бас хийжсэн юмнуудаа. Тэгэхэд ирэхэд бол яг суурьасаа одоо нөгөө зориг мөрөөдөл нь юу шиг капитализм нийгмийнхаа дагаад илүү мөнгө олохоос илүүтэй урт хугацааны нөгөө импакта ботсон байсан болохоор тэр нь зөвтгөгдөж таарсан. Тэгээд яг энэ хийжсэн юмнуудаа үргэлжлүүлнэ. Үргэлжлүүлэхдээ илүү далайцтай дэлхий рүү яаж гарах уу гэдгээрээ үргэлжлүүлнэ л гэж бодож байгаа. Тэгээ монголчуудын хоол хүнс энэ манай чинь нөгөө стартап ч нөгөө хоол хүнс Biotex бактери тий Монгол айрагнаас ялгсан ундаг бактерийнхаа буйныг буйн гэдэг үг ашиглаад буйныг Энийг битгий нөгөө дахинд хараа. саний энэ номон дээр бол gift гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр Гифт одоо гифт. байгаль ер нь биднэрт байнга гэж бэлэг өгчдөг. Тийм ээ. Тэр бэлгийг бол бид нэр ямар нэг юм мөнгө төлөхгүйгээр зүрхлээж авдаг. Тэгээ түрүүний ярьсан нөгөө өвс чинь одоо хонь маландаа л gift бэлэг болоод тэгээд хонь мал маань таргалаад ингээд биднэрт мах шимээ сүүгээ өгөхөд тэр маань биднэрт ирж байгаа gift тийм үү бэлэг. Тэгэхээр энийг бас бэлэг гэж хэрхэн харах вэ? Энэ бэлгийг бид нэр хэрхэн зөвхөн өөртөө аваад биш цаашаа бас тарааж өгөх үү? Тэгээ би бүгдээрээ сайхан цэцгэлэх үү гэдэг маань том зорилго болж байна. Болох хэрэгтэй байна. Таарах газар нь тааруул тий. Одоо Монголын энэ гифт зарим одоо Төв Азийн орнуудад энэ сайт нь таарж бас болох юм. Ингээд бодонгот яг ингээд дэлхийд тийм ер нь капитализм тэгээд цаанаасаа гифт болж ирдэг юмыг гифт биш Учраас болгох мөнгө гэдэг олгож нь өөрөө тийм худалдаж өөрөө авах гэж. байгалийн процесстэй жоохон зөрчилдөд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд Тий. сүнгэчгүй л юм л та тийм. Мгм. Энэ л одоо амьтад бол ингээл нэг юу яахгүй би бүр заримдаа сони бод энэ англи нөгөө хаусинг асуудал айгүй үнэтэй төрөөс мөрөөстэй. Тэгэхээр project мэдж байгаа. Тэгэхээр амьтад ингээд зүгээр л нэг нүх ухаад хоолоо олж идээд бүр юм энэ цанаа зовхгүй тэгсэн чинь хүн бүр ингээ яг амтнаас дор байгаа байхгүй. Одоо энэ бүр бүүм стресс мөнгө яах юмас зүгээр л цаана асуудал нь амьдрах гэдэг юм уг нь бол. Бид нэр тэр гифт байдаг тэр байгалийн гифт бэлгийг зөв байгальтайгаа зохироод аваад авах модель руу л орохгүй бол ингээд зүгээр зовлон хийгээд байгаа байхгүй. Бид нэр бөөн зовлон бий болгоод өөрөө өөрсдөө тэгэл нэг нь нөгөөдөө зовлон зараал бараг нөгөөдг нь аваад ч байгаа юм байна шин тийм. Тэр модель өөрчлөгдөж ижил гайг болох байх. Би сая ихтэй энэ Юнан мож руу явсан аялаад. Юнан мож бол яг жоохон өндөрлөг газар байдаг. Төрдөд ч бас байсан л та нөгөө юм хүчил төрөгч юм саунд эцэн зарж байгаа байхгүй. Тэгэл өнөрлөл арай нэг гайг болт юм шиг. Тэр маань бас агаарыг хүртэл тэгэл зарчлаа бол тий өнгөө байдаг юмыг. Тэгээ энийг бол амьтанд бид нэр амьтны хэлийг сурсан ч гэсэн саяны үзэгдлийг бол амьтанд тайлбарлаад одоо ойлгуулж чадахгүй байна. Тэгэхээр тийм л төвхтэй л бид нар зүгээр тархиныхаа илүү их тархин дээрээ төвлөрснөөсөө болоод ийм юмд яагаад тань л гэж бодох. Илүү зүрх сэтгэл хайр дээр төвлөрүүл өндөрлөгтэй арай илүү өөр л болох. Тийм. Яг хүн дээрээ. За цаг маань тосч тий. Баярлалаа бро. Тэгээд Монголд нэрэхэр бол. За. За бай.